За сайн байцгаана сонсогчдоо Moms Corner podcast-ийн шинэхэн дугаараар мэдчилж байгаадаа баяртай байна. Тэгэд энэ удаад болохоор маш гоё сэдвээр бол ярилцах гэж байгаа. Тэгээд юу вэ гэх юм бол хүүхдийн хүмүүжилд урлаг яаж нөлөөлдөг вэ? За хүүхдээ урлагаар дамжуулж яаж хүмүүжүүлж болох вэ гэсэн сэдвээр бол ярилцах гэж байна. Тэгээд ер нь аль тэрэл ээжнэр хүүхдүүдээ ухаантай те урлагийн мэдрэмжтэй гэдэл төрөл бүрийн ер нь юм зүйлсээр хөгжүүлэхийг зорддог. Тийм учраас урлагаар яаж юу н хүүхдээ зөвхөн болгож хүмүүжүүлж болох вэ гэдэг сэдвээр бол ярилцах юм аа. За харин зочинтойгоо одоо танилцъя. Зочин маань өөрийгөө танилцуулаач. Ой сайн байцгаана уу. Тэгэхээр намайг Амина гэдэг дурслаг урлагийн дизайны анима сургуулийн багш, урлаг судлаач мэргэжилтэй хүн байна. Анима гэдэг одоо дурслаг урлагийн сургууль байгаа тийм. Энэ сургуульд ер нь хизэнээс багшилж эхэлсэн бэ? Ер нь яагаад урлагийн энэ мэргэжлийг сонгосон бэ? Энэ манай анима сургууль болохоор одоо 25 дахь жилийнхаа нүүрийг үтж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа дурслаг урлагийн дизайны коллеж байгаа. Тэгээд энэ сургуулийг бол анх 1994 онд манай ээж аваа хоёр үндэслэжсэн. Одоо манай өвөө ардын зураач прэшнэлд Үрчингийн ядарсрын гэдэг нь бид нар өвөг орч гэдэг зургаар нь биш сайн мэддэг шүү дээ. Тэр өвөгийн маань одоо нэрмжид одоо хийжсэн үйл хэргийг үргэлжлүүлэх зорилготойгоор ээж аваа хоёр маань болохоор энэ сургуулийг үндэслэжсэн. Тэгээд би болохоор яг өндөө баг магтаа багш болъё гэж боддоггүй байсан шүү дээ. Гэхдээ тэгээд хойсон ирэх ч юм уу одоо бол яг урлагийнхаа салбарт сурах зүйлсээ сураад одоо хүмүүрийнхаа сурсан зүйлсийг хэвчээ дамжуулаад гээд багшлаад явж байгаа. Тэгээ одоо гэр бүлийнхаа ажил үйл хэргийг үргэлжлүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүр яг өөрөө бас яг гоё тод жишээ юм биш үү? Бүр багаас ингээд урлагийн орчинд өссөн тий. Өвөөгөөс нь эхлүүлээд өөрөө хүртэл ингээд урлагтай ойр багаас өссөн. Ер нь урлаг одоо хүүхдийн хүмүүжилд яаж нөлөөлдөг вэ? Тэгэхээр яг миний өөрийн жишээ гэх юм бол би яг багасаа урлагийн орчинд бол өссөн ээж аав эмээ өвөө ихэнх тулан зэрэг бүгдээрээ зураач байсан л та. Тэгээд ер нь хамаатасад тагаас араар цогцохоор архитекторууд зориулж дизайнерууд гэх мэтчлээ ер нь гээд зураач гэж манай урлагийн хүмүүсийн цогцолж болох нь шүү дээ. Тэгээд би өөрөө болохоор багасаа нэг сайн зураг зурч чаддаггүй. Тэгээд одоо шүүмжлэг ажил хийдэг байхгүй зургийг шүүмжлэг. Шүүмж судлаач юм байна тий. Ер нь тиймүүд яг анхандаа бол яг урлагийн ертөнцөөр бол нэг явна гэж ерөөсөө бодож байгаагүй юм. Тэгээд бас мэдээж урлагийн ертөнцид тохиолддог зовлон бэрхшээлүүдийг нь харж ирсэн учраас гэхдээ ер нь яг ингээд багаас болохоор урлагийн ертөнцид өсөж өөрөө нөлөөнд нь орчхоор тэр зүйлгүйгээр амьдрах бол айгу одоо нэг үгээр хэлэхэд юм хар цагаан амьдрал шиг санагддаг болчихсон юм лээ. Яг нөгөө урлагийн гой сайхныг тэ ингээд нэг мэдэрчээр амьдралыг маш их утга учиртай, өнгөтэй гой болгодог учраас тэрийг бол тэрний үн цэнийг мэдэрчээр дараа нь бол тэрнээсээ холдож олж чаддаг юм лээ. Гэхдээ мэдээж хүн болгон урлагийн хүн болгох албагүй л дээ. Хүн болгон дөрөв гэсэн бурхнаас өгсөн хувь заяа өөр мэрэгжил эзэмших тийм зүйл самбар байгаа тийм. Гэхдээ одоо энэ урлаг гэдэг бол заавалжгүй хүний амьдралд байх ёстой одоо мэдэрч явах ёстой зүйлс нэг байхгүй. Нэг ялангуяа одоо багаасаа тэгэхээр мэдээж одоо би хамгийн анх 18 настай Санкт-Петербург гэдэг сургууль явж байсан. Миний хамгийн анхны одоо хилэндээс алхаж утсан туршлага. Тэгээд Санкт-Петербург хотод очиод тэгсэн чинь яг нэг юм манай төрсөн охин дүүтэй маш чатуу. Тэгээд 3 настай. Тэгээд яг манай төрсөн охин дүү шиг юм дурчхаар урт өстэй хөөхөн охин гүйж байна. Тэгээд би тэр Санкт-Петербург хотод гүйжсэн тэр жоохон охиныг хараад нэг бодлоо ямар хөөхөн юм бэ гэдгийг дүү хүрчээсэн мөртлөө нөгөө бодлын гинт сэтгэл айгу гонхтой болоо явцсан. Тэгээд яасан бэ гэсэн чинь энэ тэр охин зөвхөн ээлжтэйгээ хамт зугаалж гарахтаа ийм маттай цэцэрлэгт хүрээлэн дотор 18-р зууны үеийн барилгуудтай урлагийн бүтээл болсон тийм гоё баримлуудтай. Тэгээд ер нь баруун тишээ харсан ч зүүн тишээ харсан ч өглөө цэцэрлэгтээ явсан ч орой гэртээ хурж ирсэн ч гэсэн урлаг дундуур алхаж байгаа байхгүй. Тэнгүүд харамсалтай нас. Манай улсын хувьд болохоор бид шууд гадаа гараад урлагийн бүтээл болсон барилга байшингуудтай таарсан гэдэг бол бас боломжтой шүү дээ. Тэгээд би бодож эхэлсэн байхгүй энэ тэгвэл энэ 3 настай хүүхэд хар багасаа ингэ өөрөө хүсээгүй тэр урлагт ойртчихж байгаа. Хүсээгүй тэр урлагийн бүтээлүүдийг ингэ зүгээр гудамжинд зугаалгахтаа мэдрээд явж байгаа юм байна. Магадгүй ийм учраас
одоо энэ хөгжил дэвшил гэдэг зүйл тэр хүний одоо урамсар бие хүн болох төлөвшил гэдэг зүйл чинь маш гоё явагдаад байгаа шүү дээ. Тэгэнгүүт бодоод тэгвэл би одоо өөрийнхөө охиндод яаж тусалж болох вэ? Одоо яаж би мэдээж гэр бүлээ аваад Санкт Петербург гэх орноос хол амьдарч чадахгүй тодорхой. Тэгээд болсон байхгүй яах вэ? 3 настай охин дүү гэдэг. Тэгээд яг энэ урлагийн яаж туслах вэ гэхээс эхлээд мэдээж яг урлаг ямар нөлөөтэй вэ гэдгийг бол ярих хэрэгтэй байна. Яг урлагийн хувьд бол яг ингээд хүнийг яг жинхэнэ утгаар нь хүн болгодог тийм зүйл байгаа юм л та. Бид нарыг одоо ээж аав минь мэдээж бидний төлөө санаа зовж байгаа учраас за готлох хувцастай байгаасай тий бити дараасай бити өсгөөсэй гэж өсөж хүмүүжүүлдэг тий. Тэгээд мэдээж бид нар энэ амьдралд гараад цаашдаа өөртөө яаж авч явах вэ гэхээр мэдээж сэтгэл оюун гэдэг зүйлээрээ цаашаа авч явна. Хэрвээ хүний сэтгэл оюун гэдэг зүйл маш өндөр түвшинд хөгжилтэй байх юм бол эргүүлээд бид нар капитал буюу одоо тэр готлох хувцас материалыг эд зүйлээр өөрийгөө хангах гэх тэр болгоныг тийм одоо эд баялагийг бол бүтээх бол боломжтой. Тэгээд үзэнгүүд яг ингээд түүнийг яг бодгал хүн буюу одоо сэтгэл оюун ухаанчлалын түвшинд маш өндөр одоо төвшөндтэй чинь маш сайхан сэтгэлтэй гэдэг ч юм уу их ухамсартай гэдэг ч юм уу одоо нийгэмдээ тустай гэдэг ч юм уу тийм хүн болоход бол яг урлаг хамгийн ихээр нөлөөлж чаддаг зүйл юм л да. Яа тэгэхээр хүн чинь бас өөрөө их зөрүүд амт юм биш үү? Чи сайн хүн бай гэж хүнийг загнаад авах юм бол хүн заавал сайн хүн байх албатай юм уу гэж боддог тийм. Гэтэл шууд утгаар нь биш ч гэсэн чи сайн хүн байвал ийм юм болно. Чи муу хүн байх юм бол ийм юм болно гэдгийг тэр урлаг гэдэг чинь өөрөө хэллэгүүд явж байгаа. Зүгээр нэг уран зургаар ч юм уу, зүгээр нэг балетаар ч юм уу дамжуулаад үзүүлчих болж байна л та. Тэр хүнд заавал шулуух утгаараа чи өнөөдөр сайн хүн болж өсөх ёстой гэдэг гэж хэлэхгүй ч гэсэн цаанаасаа амьдралын одоо сайн муу талыг ингэж харуулад өгчөж болж байгаа юм. Тэгэхээр яг энэ урлаг гэдэг зүйлийг чинь бас ойлгохын тулд одоо аль болох бага наснаас урлагийн ертөнцид орж заавал урлагийн хүн болохгүй ч гэсэн тэр урлагаас авч болох гоё шинтэй зүйлсийг нь бол аль болох багасаа одоо авч явах хэрэгтэй байдаг. Аль болох багасаа гэхээр хүмүүс ч одоо за 1-2 настай гэдэг за болоогүй гэл би нэг номон дээрээс уншижсэн юм л да. Хүүхдийн яг нөгөө эхний 1000 хоног айгуу чухал байдаг гэд. Тэгээд тэр 1000 хоногт болохоор хүүхдээ ерөөсөө голгүйгээр одоо симфон чамаагүй те одоо бидний айгу хүнд сонгодог гэж боддог тэр зүйлсийг ерөөсөө хүүхдээ голгүйгээр сонсгож мэдрүүлж байх нь чухал юм а гэжсэн. Тэгэхээр ер нь таны хувьд хүүхдүүдийг хизэнээс ер нь урлагийн бүтээлтэй танилцуулж ойрхон байлгаж сургуул их зүгээр байдаг ба. Энэ их гайхалтай жишээ шүү дээ. Тэгэхээр яг одоо ингэ хүүхд нар заримдаа нэг хүүхдийн талаар нэг жоохон буруу ойлголттой яваад идэв юм шиг санагдаад байхгүй нэг юм чихмэл тоглоом юм шиг тий зүгээр нэг эрхлүүлдэг тоглоом юм шиг тий ингээд тэр хүүхд нь юу ч ойлгохгүй нэг оршихуу яваад байдаг. Яг үндэ тэр чинь бүхэл бүтэн хүн болж төрсөн оршихуу зүгээр л өөрийгөө зөв илэрхийлж сураагүй зарим зүйлсийг таньж мэдэж амжаагүй гарын богинохон хөлн богинохон байгаа боловч яг бид нартэй ижил төвшний одоо сэтгэл оюуныхын чадвар нь бол байж идэг тийм оршихуу байгаа байхгүй юу хичнээн жоохон ч гэсэн тийм учраас одоо 3-4 нас гэлтгүй 1-2 нас гэлтгүй ялангуяа энэ сонгодог хөгжмийг бол аль гизэн гахт нь хүүхдэд сонсуулж явах хэрэгтэй. Тэгснээр илүү тийм одоо сайхан сэтгэлтэй болох гэдэг ч юм уу тэр хүний сайн зан чанарууд нь бол төлөвшдөг. Тэгээд мөн яг энэ сонгодог хөгжим хүнд хэрхэн нөлөөлдөг тухай эртний грекийн Пифагорын теоремор нь бид нар мэддэг философч те Пифагор хүртэл талаар ярьж энийг ашиглаж өглөө болгон одоо хөгжим сонсож сэрдэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь л гидсэнд байхаас нь ахуулаад сонгодог хөгжим сонсож явах хэрэгтэй. Мэдээж уран зураг гэдэг бол өөрөө бас их сонирхолтой урлагийн салбар. Хүнийг одоо ингээд хүний стрессийг маш их тайлж идэг хүн үгээр илэрхийлж чадахгүй зүйлээ зургаар илэрхийлж идэг нэг ясны бас хил болчихж байгаа юм л та. Тэгэхээр одоо 1950-аад оны үед болохоор Америкт хөгжиж эхэлсэн Америк Европын улс орнууд арт терапи
гэдэг зүйл байгаа тийм уралдаар эмчлэх үгүй. Тэрэндээс бол ялангуяа хүүхэд насны одоо жоохон мэдээж хүн болгоны л арга гэрд хийх асуудлууд байдаг тийм. Тэгээд тийм хүүхдүүдийг бол илүү их нөгөө зураг зурулдаг. Тэгснээр хүүхэд нөгөө тэргийг хэрхэн зөв илэрхийлэх юм гэдэггүй. Одоо ээж аав хоёр нь маргалдаж байхад тэр хүүхэд стресс авч байгаа боловч яаж эргүүлээд тэр стрессээ юунд гаргахаа мэдэхгүй байгангууд хэрвээ яг зураг зурдаг хүүхэд байх юм бол өрөөлж өөрөө тэгж анааж идэг гэж байгаа байхгүй тэр одоо зураг зурх үйл явцаараа яагаад тэр хүнд өөрийгөө одоо нэг юм тэсрэх бөмбөг шиг ингээд бүрхэн дотор яваад байгаа стресс. Тэгээ доторх юм уудлаад тий. Тийм энэ чинь мэдээж хүүхд юм чинь тэр чинь үг хэллэгээр тий яг том шиг надад хийцүү байм надад ингэж хэлж бол чадахгүй. Гэхдээ тэрийг уран зурагт гаргацахаар хамаагүй болоо тайвшраад явчихж байгаа. Одоо нөгөө хүүхдүүдийг авьяасыг нээж илрүүлэх гэж ярьдаг тийм. Авьяас яг үнэхээр төрөлх юм байд юм уу? Эсвэл одоо хөгжүүлэх замаар бий болдог зүйл юм уу? Яг дэлхийн урлагийн түүхийг хараад байхаар мэдээж энэ тал дээр олон эрдэмтэд олон өөр зүйл ярих баг. Гэхдээ яг миний үднээс бол авьяас гэдэг бол мэдээж одоо төрмөл байдаг зүйл. Одоо гэхдээ төрмөл авьяас бол одоо чи тухайн мэрэгчлэрээ одоо явах хэрэгтэй. Тухайн мэрэгжил одоо тухайн авьяасаа ашиглаад ямар нэгэн мэрэгжил эзэмших ч юм уу тухайн авьяасныхаа дагуу энэ дэлхийн ертөнцид аливаа нэгэн зүйлийг бүтээх тийм үүрэгтэй ирж байгаа л гэсэн үг л дээ. Авьяас гэдэг чинь нэг бодлоо тийм за сайхан дуулдаг болоо гэж нэг найран дээр өнгөрөөд дуулаад магтуулахтай биш. Тэгээ тэр авьяасыг цааш нь хөгжүүлж явж хүн төрөлхтөнд хэрэгцээтэй ямар нэгэн зүйл бүтээхэд тэр авьяастай болж төрснийх нь үүрэг оршоод байгаа байхгүй юу? Тэгэнгүүт гэтэл хөгжүүлж болох зүйл гэж бас байгаа. Манай одоо уран зургийн сургуульд бол харандаа барьж үзег хүүхдлээ орж ирж ирсэн. Тэгээ зураач олон төгсөж ирсэн байхгүй юу? Тэгэхээр яг тэрийг ингээд огт хөгжүүлж болохгүй гэж бол хэлж хэлэх бол боломжгүй. Тэгээ яг ингээд хэдий ч нэг багасаа тийм урлагийн одоо ертөнцтэй ойрхон байна. Төдий ч нэг тэр авьяас нээгдэх хөгжих бол бас боломжтой байх юм билээ. Одоо бидний аав ээж чинь урлагийн салбараар явж явах гэдэг. Тэгэл нөгөө нэг цалин багтай одоо архинд орчин гэдэг юм айгуу сөрөг хандлагатай байсан бол одоо манай үеийнхэн гэх юм уу аль болох нөгөө өөрсдөө урлагтай ойрхон байх гэдэг болсон. Хүүхдүүдээ бас аль багаас нь янз бүрийн юмд хамруулахыг хүсдэг болсон байна. Тэгэхээр ер нь хүүхдийнхээ одоо яг юунд ямар авьяастай байгааг нь яаж олж мэдэх хэрэгтэй юм бол энэ бол мэдээж одоо яг хөгжилтэй орны жишг манай Монгол бас орж ирж байгаа бас нэг сайхан эерэг жишээ байна л да тийм тэгэхээр хүүхдийнхээ юунд авьяастай гэдгийг мэдээж одоо маш олон удаан хугацааны туршид маш олон зүйлд хамруулсны үндсэн дээр л мэднэ. Гэхдээ бас анхнаас нь мэрэгжлийн одоо маш мэрэгжлийн суурь сайн тавьж чаддаг тийм зүгээр нэг мөнгө олох зорилготой орлого олох зорилготой ажиллаж байгаа биш. Маш одоо ажилдаа сэтгэлээс ханддаг тийм мэрэгжлийн хүмүүстээр аваачиж хүүхдэд шалгуулах нь чухал байдаг. Мэдээж балет бүжиг авьяастай хүүхэд гэдэг бол аль дөрөв наснда л тэр хүүхдийн одоо биеийн бүтцээр мэдэгдэж байгаа жишээ тийм уран зурагт авьяастай хэсэг нь бол 2 настай ч мэдэгдэж болно. Гэтэ энэ бол бас нэлийн одоо хувь хүний бас зам мөрлөө яг тэдэн наснд нь тийм дууланд өгөөд үзэх гэсэн тийм дүрэн бол байхгүй. Ягаад тэгэхээр одоо тод жишээнүүд гэдэг урлагийн бүхэн дамуудын Мазиляны гэхэд 23 настай байлуу 26 настай ч илүү зүгээр нөгөө имлэг твтэд олгортой болоод имлэг твтэд тэгээд зүгээр хөвтөж яхаар зураг зураад үзчих гэсэн чинь фавизм гэдэг бүх шинэ урсгалыг үзсэн зураач гараад ирсэн шүү дээ. Тийм тэгэхээр яг хэдэн наснд гэдэг бол үнэхээр яг хязгаарлах аргагүй ч гэсэн ер нь зураг гэдгийг те 3 4 наснаас нь зуруулаад үзчих хэрэгтэй. Балет ч гэсэн ер нь 4 наснаас явдаг. Тэр сонсголтой байгаа хэсэг нь бол жоохон хүүхдийн зүгээр юм дагаж дуулж чадчих байгаа хэсгийг хүртэл мэддэгдээд явчихдаг байхгүй. Одоо ингээд за эцэгчүүд манд одоо багаас нь эхлэх хэрэгтэй гэж тэгж штэ. Тэгээд гэртээ ингээд байгаа 1 2 3 настай хүүхдүүдэд хараад сууж байгаа ээж нарт зөвлөгөө өгөөч. Яаж ер нь одоо урлагийн бүтээлийг ингээд ойрхон танилцуулж тэрнтэй тасал болгож хүмүүжилт нь яаж ашиглаж болох вэ? Тэгэхээр мэдээж яг одоо эцэгчүүд нэг мар аяга азтай байдаг шээ.
Одоо манай Монгол эхчүүд нь болохоор яг хамгийн түрүү төвтэй урлагтай арах байлгааг эзэнгүүд тулгардаг биш. Тэр жишээл нь өөрсдөө бид нар мэдэхгүй юм чинь яаж урлагтай арах юм байх юм бэ гэж үгүй. Гэтэл яг үнэндээ эцэг хийнийг байхын азтай юм болохоор хүүхэд тахтай бид нар тоглож ханаагүй байдаг шүү дээ. Яг үнэндээ тоглох хүсдэг шүү дээ. Тэгээд хэрвээ дэлгүүрээс баардыг хөдөлтөж авчиад өөртөө гэртээ тоглох юм бол энэ яг шар хадлаа явахаар болчихсон шүү дээ. Тэгвэл хүүхдийг зүг тоглож болно байхгүй. Тэгэхээр яг урлагаас бол тэгээд урлагаас салбартай ч гэсэн мөн адилхан яг өөрөө цуг ингээд хөгжөөд явчих болдог. Ялангуяа одоо интернет гэдэг зүйл хөгжсөн байна. Жишээ нь хүүхдтэйгээ цуг урлагийн өдөр агуу том уран зураг бүтээлүүдийг хараад хүүхдтэй ярилцах замаар хүүхд гэдэг чинь өөрөө анхааралтай айгуух дуртай байдаг учраас тийм ярилцах анхаарлыг хандуулах за мэдээж ярилцах 1-3 бас гэдэг бол арай ярилцах тийм хэмжээний бас биш гэдэг. Гэхдээ бол тийм одоо интернетэд сайн хайгаад үзэх юм бол тийм хүүхдийн кино гэсэн болохоор сонгодог хөгжимтэй тийм одоо зүгээр магадгүй сонгодог хөгжим тавиад хүүхдэд тэрвэрээр бүжиглэх ч юм уу тийм яг тийм ярилцах харилцах ямар ч байдлаар харилцаж болж байна. Тэрэн дээр урлагийг давхар нэмж оруулах юм бол тэр хүүхдэд нөгөө тийм нэг дулаахан гоё хайрын мэдрэмж байгаа шүү дээ. Тэр хайрын мэдрэмж нь урлагийн мэдрэмжтэй яг зэрэгцэж орж ирээд ингэснээр илүү одоо урлагт ойрхон байх суурин тавигдаж болох юм. Одоо нөгөө урлагийн мэдрэмжтэй болох юмсан гэлт хийдэг шээ. Бид нар чинь бас нөгөө зарим нэг хүмүүс чинь бүр зураг хараад юу ч ойлгохгүй хүмүүс байна. За гой дуу сонсоод энэ одоо ямар утгатай юм гэхэд ойлгохгүй хүмүүс байна тий. Багаас нь ер нь яг урлагийн мэдрэмжтэй гой нарийн нандин тийм зүйлийг мэдэрдэг болохын тулд яах ёстой юм болоо. Мэдээж одоо нэг ингэдэм биш бид нар одоо боевик кино үзэхээр попкорн идэж одоо театрт кино үзэж байгаа шүү дээ. Тэнгүүдээ бид нар попкорн идэх сайхан мэдрэмжээ боевик буюу алшлагтай кино үзэж байгаа учраас алшлагандаа тийм даалт хомсортой бол дуртай бол гэдэг гинэ. Яг хүн чинь нөгөө яг ингэ зэрэг авдаг мэдрэмжүүдээ ингэ холбоод тогтоочдаг. Тэгэхээр яг тэрүүтэй адилхан одоо хүүхдийг багаас нь урлагийн мэдрэмжтэй болгохыг гэж бодож байгаа бол альва нэгэн жинхэнэ урлагийн бүтээлтэй одоо уран зургийн үзэсгэлэн дагуулж явах ч юм уу тий хүүхдэд тохирсон хүүхдийн жүжинд дагуулж явах ч юм уу тий тэгэхдээ гой хувцас өмсгөх тэр хүүхдэд гой чихэр маргаажин авч өгөх гэдэг ч юм уу тий яг нөгөө нэг тийм залтай арга байгаа танилцаа гэх нөгөө хүүхдтэй тэг хайлуулах гоё юм ингээд хийж байгаа мөртлөө тэр нь бас хажуугаар нь урлагтай архан байх юм бол өөрөө ирэхгүй тэр хүүхэд дараа нь ингээд сонирхоод эхлэх байхгүй. Тэгэхээр мэдээж яг хүүхдийн хувьд одоо яг насныхын бас одоо ямар зүйлийг хэдэн минут хүлээж авах хэрэгтэй гэдгийг нь бас тооцоолж үзэх хэрэгтэй байх. Одоо манайхан хүүхдийн урлагтай архан байлгаж ин гингүүтээ пүлсэн цаг 30 минутын гомцлон жайлгахад хэцүү балет тэр зүгээр дөөр дээр авчиад унтуулаад байдаг тийм. Тэгэхгүйгээр зүгээр магадгүй 10 минут тэр дөрийг хүүхдтэйгээ цуг ингээд сонсчиход хангалттай тэрнээс илүү хэрэггүй болохгүй 10-15 минут юм уу залхаах хэрэггүй байх нь тий. Яг дандаа гоё сайхан одоо мэдрэмжтэй цуг явчих хэрэгтэй. Ерөөсөө гоё хувцсыг нь өмсүүлэл гоё чихэр зармыг авчихвал тэгээд хүүхдэд хамгийн чухал зүйл бол харилцаа өөрт нь хандуулж байгаа анхаарал тийм ч уран зургийн галерей ханд үзлээ гэж бодоход тий. За энэ дэр хийм байд. За энэ ямар өнгөтэй зураг вэ? Энэ одоо энэ ямар үйл явдал болж байгаа юм болоо гэж өөрийг нь айлуулах тэр фантазлах, айлуулах, ургуулсан бодох тий өөрөө тэгж цаашаа тэрийг ургуулсан бодож ярьж явах хэрэгтэй юм л да. Эсвэл ямар нэгэн одоо юу тайлбарлаа, урлагийн бүтээл ч юм уу тайлбарлаа гэж бодоход ямар нэгэн урлагийн цаг үеийг тайлбарлаа гэж бодоход тэр үед зурагт байгаагүй, iPhone байгаагүй, одоо ийм юу ч байгаагүй тэгээ морин тэрэгэн дээр явдаг байсан гэж боддоо. Яг яргууд хүүхдээ мэдчих чинь үлгэр шиг болоо. Тэгээ ерөөсөө урлагийн мэдрэмжтэй болохын тулд дуртай зүйлийг дамжуулаад дуртай зүйлийг нь урлагтай хослуулахад л энэ айгүй хүүхдүүдтэй болдог. 7-8 настай тэг юм ойлгодог болсон. Тим хүүхдүүдийг гинтл за хоёлаа яваад балет үзье, за яваад дөөр үзье гэдэг л өөдөгч. За тийм юмар яах гээд байгаа ингээл өөдөөс нь бараг тийш тэрний оронд гэртээ Google-тэйг үзье гэл тэ. Тиймэрхүү хүүхдүүдийг одоо яаж тасгаж урлагийн тийм бүтээлүүдтэй ойр болгох вэ? Тэгэхээр яг нөгөө дөөр балетаар эхлэх бол бас тийм зөв сонголт биш байна. Яг мэдээж дөөр балет үзэх ёстой боловч 7-8 настай хүүхдийн хувьд тэр цаг 30 минут 2 цагийн дөөр балет үзэх хүнд гэдэг байхгүй. Тэгэхээр
хүүхдийн жүжигээр ихэрч болсон тийм одоо манай хүүхдийн театрын драмын театр гэдэг мөн уран зургийн галерега уран зургийн дандаа нөгөө шагналын арга байж байгаа хэрэгтэй тийм. За ингээ хоёлаа өнөөдөр ийм заавал хийсэн тохиолдолд ингэж шагнана гэдэг ч юм уу. Тийм чинь нөгөө хүүхдийн хүмүүжил бас тийм нэг ташуур болон юуны арга гэдэг үлээ тэгэхээр яг тийм одоо тэр маш чухал зүйл хийгээд байгаа шүү гэдгийг өөрөө мэдэх тэрнээс ашиг авч авах хэрэгтэй. Тэр хүүхд бол мэдээж яг таны хэлснээр 7-8 наснд бол тэр ашиг бол ойлгохгүй. Гэхдээ мөн эцэг их нь тэр одоо урлагийг сонирхох өөрөө адилхан тийм сонирхолтой байх хэрэгтэй байхгүй юу? Одоо зүгээр нэг ямар нэгэн багш дээр аваачаад тэр урлагийн мэдрэмжтэй болгох чи биш. Өөрөө ингээд хамт явж иж хамт хөгжиж тийм бол хүүхэд бол 7 настай ч хэдэн настай ч гэсэн угаасаа бид нар өөрсдөө мэдж байгаа. Бид нар багтаа ээж автаа цагийг өнгөрөх туртай л байсан биз дээ. Тэгээд ямар нэгэн байдлаар биднэрт ингээ анхаарал хандуулахад их дуртай байдаг шүү дээ. Тэгэхээр мэдээж уран зургийн галерегаар ч юм уу тийм хүүхдийн жүжигээр ч юм уу ингэж багаар ихлээд тэгээд тэрийг амжилттай биелүүлсэний дараа ямар нэгэн дуртай юм авч өгдөг ч юм уу тийм одоо юу гэдэг тийм урамшуулсан бас шин чанартай зүйл заавалчгүй явж явах хэрэгтэй байна. Амина маань урлагийн лекцүүд бас хийх юм билээ тий. Хүүхдүүдэд зориулсан урлагийн лекц тавьдаг уу? Одоохондоо би яг тавиаг байна л да. Би би ч өөрөө одоо 27 настай. Гэхдээ хүүхэдтэй болох талаар хараахан бодоогүй байгаа. Тэгээд яг нөгөө яг энэ салбар дээр болохоор би яг гаштай чадахгүй болоо гэж бодоод байна. Хараа тиймээ тэрэг болоо гэж бодоод байна. Тэгээ яг мэдээж манай сургуулийн бол хүүхдийн дуулан бол байгаа уран зургуул заадаг хүүхдүүдтэй харилцаж байгаа тийм одоо сургалтын туршлагууд бол байгаа. Гэхдээ яг гадуур лекц унших гэхээр өөрөө хүүхдэд их хайртай хүн байх хэрэгтэй л бэ тий. Тэр хүүхдийн ингээд дотоод ертөнцийг ойлгохыг гэж бодож иж тэр хүүхдийн төвшинг одоо маш сайн мэдэрч иж хийх хэрэгтэй байх гэж боддог. Тэгэхээр би магадгүй одоо өөрөө их хүн болж үзэж ийж тий. Өөрөө энэ зүйлийг ингээд биеэрээ сэтгэлээрээ мэдэрч ийж би бол одоо зүгээр ихч байгаа дээ шүү дээ тийм өөрийнхөө охин дүүл урлагч дуртай болгосон туршлага надад байгаа болохоос шүү дээ. Тийм яг ингээд хүүхд төрсөн яг хүүхд төрүүлээг учраас би бас өөрийгөө нэг жоох юм тал дээр голоод байгаа юм. Нэр дүүгээ дуртай болгосон гэдгээс яг ямар аргууд яаж хэрэгжилж ийсэн? Яг бодтой жишээгээ ярьж өгөөч нэрээ. Эхлээд болохоор би их буруу юм хийсэн юм бэ чинь бас залуухан ч байсан тэгээд шууд Санкт-Петербургээс ирчихэл 19 дэх хүүхд за энэ хүүхдийн хүмүүжлэл сайн ямалтахгүй болохоо байх гэдэг. Тэгээд тухайд нөгөө Оросын үнэ алдарсны шний сүмд явдаг байсан би одоо ч явдаг л та. Тэгээд Оросын үнэ алдарсны шний сүм болохоор яг Монголд ингээд архитектурын хувьд, дотоод чимэглэлийн хувьд үнэхээр гоё одоо барилгатай, дотроо маш гоё уран зурагтай. За тэгээд эртний Византийн юм хойр дуулдаг тийм их гоё урлагийн болон тийм оюунлаг орчин бүрдсэн газар байхгүй. Тэгээд би нөхөө охин дүүгөө дагуулад цаг 30 минут зогсоогоод нөгөө хүүхдээ чинь мөрөл хийгээ ачдгийм байгаа юм. Тэгээд нөгөө чинь ихтэй явахаар ядраад байдгийн. Тэгээд тэгж алдаа хийжсэн тэгээд ойлгож байсан л энэ жоохон хүүхдээ чинь ингэж удаан юм дагуулж авч болтгүй юм байна. Тэгээд бид хоёр бол мөн харилцахгүйгээр юм уу 7 хоног болгон дөр бүр бүжгэртний театрыг зорж ирсэн. Тэгэхдээ би дүүгийн хамгийн гоё балажийг нэмсүүлээд тий. Тэгээд тэрнийхэд өмнө дандаа хамтдаа гоё кафе ордог юм гоё хамтдаа идэх юм идүүлээд тий. Тэгээд мэдээж тэгээд тэр дөр юм уу балета ер нь хөвчлэн бол балет бол эмэгтэй хөвгт учраас дуртай байсан л да. Балет чинь тийм гоё хувцастай палачтай эмэгтэйчүүдийг харна тий. Тэгээд зүгээр 20 минутаар үзчихсэн байхгүй. Тэгээд баг хугацаанд сонгоодсон байхгүй. Надад яг хайран байсан л та би өөрөө үзнээр байсан л та би мөнгө төлсөн хүн. Гэхдээ энийг бол ингээд тиймчтэй одоо аргагүй. Тэгээд ороо олбот хоёр бол цаг 30 минут ингээд сонгодог тоглолт үзэхэд бол манай дүү ямар ч асуудалгүй одоо 13 настай. Тэгээд ямар ч асуудалгүй одоо ингээд аюу цэг суугаад үзэж байгаа. Тэгээд бас нэг хүүхд чинь өөрийгөө ингээд тийм чухал хүн гэж мэдрэх бас боломж олгоод байна да. Тэгээд нэг уран зургийн галерей музейг өдөр бол дагуулж явж ирсэн байгаа. Тэгээд юуны музейнууд болохоор одоо ингээд Богдын музей, Чойчин ламын сүм музей, Зан одрын музей энэ төр бол бас тийм жоохон аимшигтай юм шиг сэтгэл төрүүлдэг. Одоо тийм нууцлагтай одоо буддын шиний урлагч нь ерөөхдөө тэр бурхад гэж байгаа мөртлөө их багшин дөрүүдтэй байдаг ч тийм тэр мөр нэг бодлын их тийм
амар юм шиг мөртлөө бас одоо хүүхдийн сонирхлыг татчих байгаа юм л да. Энэ яагаад юм байгаа гэж асуугаад тий. Энэ чинь зүгээр ингээд хоёр ингээд зүгээр хамтдаа өнгөрүүлдэг одоо эгчнүү хоёрын цагийг гаргасан байхгүй. Одоо тэгэл 7 хоногт нэг л өдөр тэгэл бид хоёр тэр өдрөө ингээд хамт хийдэг. Тэгэхээр тэрэндээ дуртай. Тэгээд яг тиймэрхүү аргуудыг л ашигласан даа. Тэгээд хамт бол зураг зурдаг байсан. Ерөөсөө хүүхд чинь ганцаараа зураг байхгүй бас ингээд цуг зурах маш их дуртай байдаг. Тэгээд бодог шох бүх зүйлийг нь бэлтэж авах гэртээ явж зураг бол нэлийн зурдаг байсан. Манай одоо нөгөө гадуур байдаг одоо сургалтууд гэх юм уу? Одоо сонгодог урлаг гэхээр л бүр айгүй өндөр үнэтэй байд юм билээ шүү дээ. Ер нь хүүхдийн гэлтгүүл гэр бүл болгон тэгэл хүүхдээ тийм юм тамруулаад тэр их мөнгийг нь сар бүр төлөөж явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр бас тийм боломжгүй хүмүүс маань яаж одоо хүүхдүүдээ хөгжүүлж болох вэ? Тэгэхээр мэдээж хэрвээ яг тэрэнд төсөөлөх мөнгө төгрөгийн боломж болцоо байхгүй байгаа бол одоо интернетээр ер нь маш олон тийм сувгууд гарсан байна л да. Хэрхэн зурах вэ, хэрхэн одоо яах вэ гэх зүгээр л интернетээр англи хэлээр хүүхдүүд зориулсан зургийг хичээх гээд хайхад бол янз бүрийн хичээлүүд бол гараад ирэх байх л та. Би яг одоо тодорхой тэр энэ сайт гэж хэлж бол мэдэхгүй байгаа боловч ер нь интернетийн орчиндээс бол маш олон зүйл ингээд сурлаж болдог болсон үү шүү дээ тийм. Тэр байгаа болцоондоо интернет ашиглах хэрэгтэй байх ба мөн бас урлагх эрдэм гэдэг чинь урлагх эрдэм биш хүүхдийн урлагийн бүтээгдэхүүн гэдэг ч юм уу тийм одоо ийм тийм яг нөгөө юу бас тийм амар өндөр үнэтэй биш сургалтууд бол гадаа болсон дөө да ер нь бол бас энэ дээр яг цаг гаргаж судалж үзэх юм бол бас сургалтууд бол байдаг л да. Тийм боломж гайгүй. Танай одоо коллеж маань яг ямар байдлаар хүүхдүүдэд эсвэж аваад тийм сургалтууд нь бас яаж явдаг вэ? Манай сургуулиараа яг одоо коллеж тэгээд 9 болон 11 төгссөн энгийн хүүхдүүдийг авдаг. Тэрнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүдийг авдаг байхгүй юу? Тэгэхээр яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бид нар хөнгөлөлтөөр сургадгийн яг хүүхдийн дугуулсан болохоор яг хүүхдийн дугуулсан болохоор ямар ч хүүхдээс бид нар аавна л да гол нь 5 наснаас дээшхийг бол авч байгаа. Тэгээд бас яг нэг 3-4 настай хүүхдийг ингээд өөр газар тэг өөр багш дээр өөр хүн дээр авчичаар бас тийм тийш таатай биш байх тиймэрхүү бас асуудлууд зөндөө гардаг учраас 5 наснаас эхэлж зургийн дугуулсан төгссөн хамгийн боломжтой хамгийн дээр нас юм болов уу гэж боддог. Манайхан ч нөгөө мэдтгэн л одоо Пикассо гэдэг юм уу те нэг хитгэн гарын танд мэддэг зураач гарын танд мэддэг хөгжмийн зохиолч гэдэг юм уу байдаг тэгэнгүүтээ хүүхдүүдээ урлагтаа танилцуулж ингээл тэдраасаа эхэлдэг ерөөсө Монголынхаа тэр нөгөө гоё уран бүтээлүүдийг ерөөсө танилцуулдаггүй те ер нь Монголын одоо яг бүтээлүүдийг яаж танилцуулах нь ямар ач холбогдолтой юм бэ яг бас жоохон Монголынхаа бүтээлийг рекламдуул. Одоо энэ дэч нэг сонгодог үг байгаа даа шүү дээ. Түүхэн мэдгүй сургагчин суугаа тийм шүү дээ. Тэгэхээр мэдээж яг ингээд эх оронч хүнийг бэлтгэхийг хүсэж байгаа бол мэдээж Монголын урлагийнхаа түүхтэй ойрхон байх нь хамгийн чухал. Тэгээд ч нөгөө хүн чинь яг өөрийнхөө ямыг өөрийгөө сайн мэдчихэж өрөөллийн талаар мэддэг болно тийм учраас яг ингээд Монголын урлагч тэр чинь монголол хүүхэд монголол хүн юм чинь тэр хүнд монгол урлаг бол илүү ойрхон байх байхгүй тийм тэр хүүхэд мэдээж тэр рококогийн үеийн тэр эрмитажийн ч юм уу актер тэр алтан шаргал ордон мордон гэх юм бол за яг хөө мэдээж төсөөлж байгаа ч гэсэн тэр хүн хэзээ ч тэр хүүхэд хэзээ ч тийм зүйл үзээгүй юм чинь энэ бол нэг тийм үлгэрийн төвшөнд гэдэг яригддаг байж байгаа. Гэтэл ямар ч хүүхэд өнөөдөр адуу морь тийм ээ ямаа гэж мэдж байгаа шүү дээ тийм учраас яг нөгөө өөрийнх нь зүйлтэй ойрхон зүйлийг танилцуулах нь бол илүү чухал байдаг л да. Мэдээж энэ тал дээр бол одоо Санатрын музей, Богдын музей гэдэг энэ музейнүүдээр явхад бол Монголынхаа гайхалтай сар бүтээлүүдтэй танилцах бол бүрэн боломжтой. Одоо ингээд нэг юм бас арга байдаг байхгүй гоё ингээд Монголын ч юм уу дэлхийн одоо цар шилдэг бүтээлүүдийг одоо уран зургуудыг ч юм уу тийм баримтлуудыг ч юм уу ер нь төрөлхөрлөлийн бүтээлүүдийг ингээд хэвлэж гаргаад хүүхдтэйгээ тоглож болдог. Жишээ нь ингээд хамаатнуудынхаа хүүхдүүдээр нэг өдөр цуглардаг ч юм уу тийм тэгэнгүүт одоо ингээд нэг зургийг 10 секунд харуулж агаад Мона Лиза ч юм уу тийм 10 секундыг харуулж агаад
Одоо тэгээд 10 секундын дараа нууцчаад одоо 6 гараа тэгээд хин илүү дөхүүлж дурсан байх тэр нь хождог ч юм уу тийм нэг иймэрхүү байдлаар бас хөгжилтэй аргаар ойлгол бас илүү өртөндөө. За сүүлийн асуултаа асууя. Асууж ер нь зөв бодлын сонсъё. Спортоор хичээлэхээр хүүхэд за төвчээртэй тэгэл өөртөө итгэл илүү нэмэгддэг гэл энийг бол хүн болгоо мэддэг штэ. Тэнгүүтээ яг урлагаар явбал энэ хүүхдэд яг ямар сайхан зан чанар суух юм бэ гэхээр бас яг бүр ингээ оноогоо хэлчихээр бас мэдтгүү те. Тэгэхээр яг өөрөө яг энэ талаар юу гэж боддог вэ? Урлагаар явах юм бол яг юм одоо яагаад энэ урлаг гэдэг зүйлийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүртэл ашиглаад байна вэ гэхээр хүний сэтгэл оюуныг маш их тогтворжуулж идэг, тэнцвэрийг нь барьж идэг тийм сайхан сэтгэлтэй, уур уцааргүй, юмыг ууж тайван хүлээж авдаг. Тэрнээс гадна юмыг бас нэлийн одоо ургуулсан бодож сэтгэснээр тийм өргөн хүрээнд ингэж харж чаддаг болтол тэр ч одоо бизнесийн талбарт хүртэл өнөөдөр ингэж урлагийг бизнесийн салбарын ажилттай явж байгаа хүмүүс хүртэл урлагт ингэж илүү ойрхон байдаг байхгүй. Тэр яагаад гэвэл яг тэр урлагаа ингэж хүртэж мэдэрснээр юмыг маш олон талаас нь харах боломжтой болж байгаа юм л та. Жишээ нь зүгээр л нэг сонгодог уран зохиол уншдаг хүмүүс болон одоо блокбастер буюу энгийн коммершил хөдөлгөөний зорилтоор хийсэн кино үздэг хүмүүсийн хооронд судалгаа хийхэд бол тэр сонгодог уран зохиол уншдаг хүмүүс нь илүү сэтгэл зүйн кейсүүд дээр ажиллахдаа шууд хүний сэтгэл зүг нарийн мэддэг болсон байх жишээ нь. Тэгэхээр хүүхэд жишээ нь хэрхэн найзаа сонгох вэ гэдэг дээр хүртэл хэрвээ урлагаар явдаг хүүхэд байх юм бол хүнийг танихтаа хүртэл илүү одоо сайн байж байх магадлалтай тийм. Тэгэхээр үнэхээр яг илүү тийм хүний хувь хүн чанар тэр сайхан сэтгэл төлөвшил дотоод сэтгэл зүйн эрүүл мэнд гэдгийг бол хамгийн сайн сайхнаар авч явдаг зүйл нь бол урлаг юм л та. За тэгэхээр подкастыгаа төгсгөл Амина маань эцэг эхчүүдтэй ер нь юу гэж хэлэх вэ? Юу гэж зөвлөх? Ер нь зөв урлагийг бити амар өөртөөсөө хол айгүй хүнд хэцүү ойлгомжгүй зүйл гэж бодцоогоорой. Одоо яг урлаг гэдэг бол хүний зүрх сэтгэлээс гарч байгаа ард түмний одоо сэтгэлийн төл гэдэг учраас хүний зүрх сэтгэл дотор байгаа зүйлсийг таны л ингээд энгийн амьдралыг гаргачихсан байдаг учраас энийг бол ойлгоход бол тийм хэцүү биш. Зүгээр маш том хүсэл байх хэрэгтэй. Ингээд яг өөрөө урлагт хайртай дуртай болсон тохиолдолд болохоор одоо чөлөөтэй сэтгэлгээтэй маш гоё ургуулсан бодох чадвартай, сайхан сэтгэлтэй, нийгэмд хэрэгтэй тийм хүнийг бол хүмүүнийг өсгөж хүмүүжүүлж бол чадах юм шүү. Тэгээд мэдээж одоо би өөрөө зүрхлэхгүй байгаа энэ актер хүүхэд өсгөх гэдэг хэцүү ажилтнууд болохоор одоо ийм хэцүү одоо зүйлт нь бол амжилтыг хүсэх бүх хэсэг эхчүүдтэй тэгээд хүүхдүүдийг урлагтай ойрхон байлгаарай л гэж зөвлөмөр байна да. За миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Үнэтэй цагаасаа хугасалж маш гоё мэдээллийг хүргэсэнд маш их баярлалаа. За өртөнд маш их баярлалаа. За сонсогчдоо дараагийн дугаараараа эргээд уулзъя. Түр баяртай.